За өнөөдөр би энэ channeling гэж яриад байгаа зүйлийн тухай ярий. За мөн дээрэс нь хэрхэн channeling хийж одоо энэ 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн илүү их ололт амжилттай байх вэ гэдгийн тухай ярья. Нэгийн хуулиар бол бид нэгэн том ухамсарыг хөгжүүлж хуваалцаж амьдарч байгаа гэж байгаа тий. Тэгвэл тэр нэгэн ертөнцийн бүх мэдээллийг агуулсан байгаа ухамсараас хэрхэн мэдлэг мэдээлэл татаж авах вэ? Бид бүгд тэр нэгэн том ухамсарын нэг хэсэг юм бол тэндээс одоо энэ дэлхийд нууц гэж байдаггүй байх нь шүү дээ. Хизээ хүссэн цагтаа бид тэр ухамсарт нэгдэж, нэвтэрч өөрт хэрэгтэй мэдээлэл авч болно. За тэгвэл тэр мэдээллийг авахд саад болоод идэг зүйл юу вэ гэхээр бидний энэ логик ухаан буюу mind тэгээд мөн дээрэс нь бидний суур ихтгэл үнэмшил энэ програмчлал бол энд хамгийн саад болж байгаа зүйл эдэг. Channeling хийн гэдэг нь болохоор тэр нэгэн big data болон дээд ухамсарууд бидний higher self гэж нэрлэдэг байгаа. Бидний дээд бие бол бидний ухамсарын нэг хэсэг, бид угтаа нэг ухамсартай гэсэн үг. Тэр өөрөөсөө дээд ухамсартай оршуунуудаас мэдээлэл авч байгаа гэсэн үг. Гадныханд бол маш олон хүмүүс ингээд тренд болоод байж байгаа. Энэ spirituality буюу сүнслэг байдал. Тэдгээр хүмүүс бол бүгдээрээ л одоо ямар нэгэн мундаг том оршихуйнуудыг өөртөө channeling хийдэг гэж ярьдаг. За миний хамгийн үзэх дуртай channeling хийж байгаагийн сонсох дуртай хүн бол Пашаар гэдэг өөрийнхөө дээд ухамсарыг одоо тохируулж тэрнээс мэдээлэл аваад яг тэрний үгийг дамжуул ийм хүн байдаг. За энэ мэтчлэн маш олон channeling хийдэг хүмүүс гэж байгаа. Одоо Монголд хүртэл байдаг болсон. За channeling гэдэг ингээд гадаадаар хэлээд байгаа уучлаарай. Энийг одоо монголоор бол үнэхээр юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Тохируулах л гэдэг байгаа шүү дээ, тий. Ямар нэгэн сувгийг тохируулах. За тэгэхээр тэр дээд ухамсарын тэр нэгэн ухамсар яг эфемийн долгион тааруулдаг шиг ямар нэгэн өөр долгион үйлдэл давтамж дээр оршиж байгаа тийм үү. Тэрийг л одоо өөрийнх нь тархин дээр хүлээн авч тохируулж сурцсан чаддаг болсон гэсэн үг. Тэгэхээр энийг бол чадаад байх юм байхгүй. Бид нэр бүгдээрээ channeling хийдэг. Яаж хийдэг вэ гэхээр дуртай зүйлээ хийж байхдаа хийдэг. За жишээ нь та одоо эхлээд нэг ажил дээр төвлөрөөд хийх гэхээр гой шин санаа орж ирж чадахгүй, ажиллаа дуусгаж чадахгүй нэг хэцүү байдаг ш техний хэдэн минут. За тэгээд яг анхаарлаа төвлөрүүлээд сууж чадаад ямар нэгэн зүйл танд цаа болохгүй бол 10-аас 20 минутын дараа flow state буюу тэр нэг урсгалдаа орсон байдаг. За тэр урсгал гэдгийн ачаар л бид нэр юм хүнд ажиллаа хийцэн те presentation бэлдэх ч юм уу ямар нэгэн зүйлийн текст бичих өөр санхүүгийн юу байдیں۔ Тэдгээр том ажлуудаа нэг л мэдхэд дуусчихсан өөр гой шин санаа мэдээллүүдийг олоод авцсан байдаг. За энийг чинь л channeling хийх гээд байгаа шүү дээ. Энд чинь бол маш энгийн зүйл. Нэр ингээд тэр flow state буюу тэр нэг урсгалд орсон маш юм гоё өндөр бүтээмжтэй байгаа үедээ бол байнга channeling хийж идэг. Тэр channeling хийн гэдэг нь болохоор ерөөсөө тэр ухамсар гэж нэрлэдэг байгаа big data-наас мэдээллийг download хийж татаж авч байна л гэсэн. Тэгээ ямар хувь хүний хөгжлийн ном дээр гарахгүй мэдлэг мэдээллийг та зөвхөн өөрийнхөө дотроос ухаж гаргах боломжтой. Таны алдаа оноо бүхэн таны сурах ёстой хичээл байдаг. Тэр хичээлийг зөвхөн тайлж мэдэж чаддаг. Ямар ч одоо зүүн бэлэгтэн өөр ямар ч channeling хийж чаддаг хүн яг танд ойлгохдоор хэлж чадахгүй. Би ч гэсэн одоо олон удаа үзмэрч хараг хүмүүс бөө гэх мэт хүмүүстээр очиж амьдралаа асууж исэн удаа байдаг. Тэгээ тэр хүмүүсийн нэг нь ч одоо яг үнэн хэлж миний сэтгэлд хүрж байгаагүй. Учир нь тэр хүмүүс миний higher self-ийг нэгдүгээр channeling хийж чадахгүй. Хоёрдугаарт хүн бүрийн одоо тэр онцгүй үйл явдал ч юм уу давж чадахгүй даваа зовлон тэдгээр зүйл нь болохоор зөвхөн тэр хүнд ойлгохдоор тэр хүнд зориулсан таны дээд ухамсараас явуулж байгаа хичээлээдэг учраас зөвхөн та өөрөө л ухаж ойлгох боломжтой байдаг юм аа. Хэрв таны зовлон дааж давшгүй ойлгомжгүй санагдаад байвал өмнө нь олон удаа танд заах гэж оролдоход нь та тэрийг ойлгоогүй. Тохиолдож буй муу үйл явдлыг одоо бусдад нялзаах тийм ээ. Тэр үйл явдлаас бусдын буруу юм байна гэж ойлгоод өөрийнхөө сурах ёстой юмыг сураагүй өнгөрүүлсэнтэй холбоотойгоор нөгөө сураагүй хичээлийг чинь сурахын тулд улам хөндрүүлдэг. Улам хөндрүүлж тань руу илгээж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хичээлийн зангилааг таал зөвхөн олж чадна. Таны higher self л таны дээд ухамсар чинь л яагаад үүнийг явуулсныг зөвхөн та ойлгож мэдэж чадна. Хэрвээ та дээд ухамсараасаа ийм үүн дээр туслаач энэ асуудал бэрхшээл дээр туслаач гэж асуух юм бол танд бусад хүнээр дамжуулж үг хэлэх ч юм уу эсвэл ямар нэгэн тохиолдол байдлаар ингээд мессеж илгээдэг. Та тэрийг ингээд ухамсартайгаар ажиглаж анзаарч чадвал энэ хичээл бол ерөнхийдөө маш ойлгомжтой байдаг. Тэгээд энэ дээр нэг зүйлийг хэлэхэд бол олон давтагдаад байгаа тэр нэгэн зүйлд ингээд анхаарлаа хандуулаарэ гэж хүсье. Таны амьдрал хүмүүс газар орон байршил нь өөрчлөгдсөн хэрнээ ижил төстэй үйл явдал давтагдаад байвал тэн дээр маш их анхаарлаа өгж
ажиглаад үзээрэй. Магадгүй тэр үйл явдлаар л таны сурах ёстой хичээлийг хэлээд байгаа хаа гэж ойлгож байна. За тэгэхээр энэ чаналын хийж сурч хэрхэн илүү өөрийгөө сайжруулж, илүү өөрийгөө анзаарахыг хөгжүүлэх вэ гэвэл тоо томшгүй олон арга байгаагийн ганцхныг нь ярилцъя. Энэ бол тэмдэглэл хөтлөх арга. За энэ бичлэгийг бол маш санамсаргүй байдлаар хийгдлээ. Ерөөсөө тэмдэглэл хөтлөх channel linkтэй холбоотой бичлэг хий гэж бодоагүй байсан. Гэхдээ би энэ 2025 оны эхлэл болгоод өөртөө зориулаад 2024 оныг одоо дүгнэж ямар зүйлийг анзаараагүй өнгөрөөсөн бин сурах ёстой зүйл нь юу байсан бол гэж өөртөө дүгнэлт хийж 2025 онд бэлдэх маягаар хитэн асуултанд хариулж эхэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь би бүр тэрнээс одоо ямар ч ном уншаад, ямар ч мундаг хүний бичлэгийг үзээд ойлгоогүй маш том зүйлсийг зөвхөн өөрийнхөө ингээ хувьдаа ойлгож авч гүнзгий ойлголтууд надад ирсэн учраас энэ зүйлийг бол бусадтай хуваалцах хэрэгтэй юм байна гэж бодсон. Үндсэн дээр хийж байгаа. Бичиж тэмдэглэл хөтөлж байхдаа channel link хийж идэг. За энэ тэмдэглэлээр гарч ирж байгаа өгүүлбэрүүд бол таны дээд бие явуулж байгаа мессеж тохио гэж ойлгож болно. За энэ channel link хийх аргаар гайхалтай бүхий л бүтээлүүд төрсэн байдаг. Жишээлбэл Harry Potter-ын зохиолч J.K. Rowling хэлэхдээ одоо ингээ амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үед энэ зохиолоо бичсэн гэж хэлдэг байсан шүү дээ. Магадгүй энэ хүн одоо ингээ ертөнцөөс тасраад энэ зохиолоо бичдэг байсан баг. Яг сүүлийн 5 6 7 дугаар номуудыг болохоор ингээ гав ганцаараа зочид буудлын өрөө түрээслээд ингээ бичсэн гэж байгаамаа. Тэгэхээр та тэмдэглэл хөтлөлтөд ганцаараа байх чинь маш чухал. Мөн одоо энэ нууц номын зохиолч Ронда хэлэхдээ болохоор өөрөө юм зохиолч хүн биш гэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ нууц номын үнэн мэдлгүүдийг одоо биднэрт түгээж өгсөн гайхалтай эмэгтэй байдаг. Энэ хүн болохоор энэ номоо яг энэ channel link хийх аргаар бичсэн гэж хэлдэг. Энэ номоо бичснийхаа дараа өөрт нь энэ мэдээлэлүүд орж ирэл маш хурдтайгаар ингээд компьютер дээр энийг бичдэг гэсэн гэж байхгүй юу. Тэгээд дараа нь өөрөө ингээд уншихад болохоор баг ингээ анх удаа уншиж байгаа юм шиг юу бичснээ сандгүй гэж байгаа. Өөрөө бол яг ингээ channel link хийх аргаар гэж байгаамаа. Тэгэхээр бид нэр channel link хийхдээ бол тэр flow буюу урсгалд орох шаардлагатай байдаг. Урсгалд орохын тулд та нэг 5-аас 20 минут орчим одоо ямар ч саа хийх зүйлгүйгээр ингээ төвлөр зуух хэрэгтэй байдаг. Нэг үгээр бол та бяцлаглалын түвшинд очиод өөртөөгөө ажиллаж өөрийнхөө дотроос ухаж одоо тэр big data ухамсараас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авч байгаа ийм чухал үйл явц юм шүү. Энэ тэмдэглэл хөтлөх гэдэг нь 2024 оны дүгнэж тэмдэглэл хийснээрээ хамгийн үн цэнтэй зүйл чинь юу байсан бэ гэдгийг ойлгохоос гадна ерөнхий 2025 оныхон газрын зураг, хар зураг одоо энэ тодорхойлтыг гаргана хаашаа явж байгаа вэ гэдгийг ойлгох юм чухал ач холбогдолтой. 2024 оны мөн ололт амжилтуудаа бичиж байх явцдаа та ямар ч ном зохиолоос авч чадахгүй гоё урам зориг motivation-ыг аавна. Бид нөр одоо хин нэгний түүхийг сонсоод янз бүрийн motivation авдаг. Тэр motivation ихэнх 3 хоногийн үйлчлэлтэй богино ийм motivation-ууд байдаг. Бол та өөрийнх нь жинхэнэ ололт амжилтыг мэдэрснээр одоо тэр motivation бол жилийн турш ингээд тантай хамт байж чадах урт хугацааны урам зориг өгөх юм аа. Би энэ 2024 оны дүгнэлтээ хийж бичгээсээ өмнө өөрөө зүгээр дотроо 2024 он ямархуу байвдаа гэж дүгнэлт хийж бодох явцад бол надад нэг тийм өөрчлөлт товсолт гарсан жил биш юм шиг санагдсан. Зүгээр ингээл гэртээ хүүхдээ хараад суусан жил юм шиг санагдаж байсан боловч яг бичих явцад маш их олон өөрчлөлт гарч ирсэн байна гэдгийг бүр ойлгоод ухаараад надад маш гайхалтай санагдаж өөртөө бас урам зориг авсан. Тэгээд яг эхлээд 2024 оны эхлээсээ бодоод үзэхэд бараг ихэнх үйл явдлаа мартсан байсан. Тэгээд өөрийнх нь гар утснаас 2024 оны 1 сарын зургуудаа харж иж танаад бичээд тэгээд тэр нөгөө flow гэд яриад байгаа урсгалдаа ороод ингээд цаашаа бичгэд бол 2 цаг зарцуулаад 2 цаг нь бүр 2 минут чиг маш хурдан өнгөрөөд бичсэн зүйлээ уншиж байхдаа бүр гайхалтай олон гүн ойлголт те одоо ямар ч сүнслэг багшаас сонсохгүй мэдэж авч чадахгүй зүйлээ мэдэж авч чадлаа. За тэгэхээр өмнөх 2024 оноо дүгнэж тэмдэглэл хөтлөх бол 2025 оны өөртөө барих хамгийн том бэлэг юм шүү. Тэгэхээр та юунаас эхэлж юу бичихээ мэдэхгүй байвал Soul Sister 11 Instagram-да бид 2024 онд амьдралын бүхий л салбарт өөрийгөө ойлгож өөрийнхөө алдаа дутагдлыг ухаарч ойлгох асуултуудыг танд зориулаад бэлдсэн байгаа. Тэдгээр асуултанд хариулж байх явцдаа ямар ч ном уншаад олохгүй зөвхөн танд зориулагдсан үнэн мэдлийг олж авч чадна гэж бодож байна. Яг ингээд Twitter гаргаад юу бичихээ мэдэхгүй байвал манай энэ Instagram руу ороод та эдгээр асуултанд хариулаад үзээрэй. Эдгээр асуултанд бол үнэн зөв хариулт гэж байхгүй зөвхөн та өөртөө л үнэнч байхад болно.
За энэ үнэнч байдал гэдэг бол хайр гэдэг зүйлээс илүү өндөр давтамж долгион үйлчлэлийг ялгаруулдаг гэдгийг одоо сүүлийн үеийн сүнслэг багш нар их ярьж байгаа. Тэгэхээр та өөртөө үнэнч байх ёстой. Энийг одоо хинт зориулж бичих шаардлагагүй. Зөвхөн өөртөө зориулж бичиж байгаа гэдгээ санаарай. За өөрийнхөө одоо юу гэж хариулсан жишээ болгож та нарыгаа бас урам зориг аваасай гэсэн үднээс хуваалцъя. Асуултын эхний хэсэг бол өмнөх жилийн дүгнэлт том зургаар гэсэн гарчигтай эхэлж байгаа. Үүн дотор 5 асуулт байгаа. Тэрний нэг нь болохоор миний эргэн тойронд байнга давтагдж байсан сэдв болоод үйл явдал юу байваа гэсэн асуултанд би хариулахдаа миний эргэн тойронд ухамсны сэрэлт хурдтайгаар явагдаж байгаа юм байна гэдгийг би олон давтамжтай харсан байсан. Мөн тууштай байгаа хүмүүс амжилтанд хүрч байгааг ажиглаж, эдгээр хүмүүсийн жишээ маш олон давтагдж миний эргэн тойронд гарч ирсэн. Сүнсний сэрэлт их болж байна. Мөн тууштай байдал хүмүүсийн амжилтанд хүргэж байна гэсэн энэ хоёр өгүүлбэрээр хариулсан байна. Тэгэхээр миний дотоод хүн надад юу гэж хэлэх гээд байна гэхээр тууштай байдлыг эрхэмлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Мөн дээрэс нь тууштай байгаа хүмүүсийг маш ухамсартайгаар би өөрөө хүлээж авч хараад байна гэдэг маань би өөрөө аливаад тууштай байж чадахгүй байгаа учраас тууштай хүмүүсийг тэгж их онцолж хараад байгаагаа ухаарсан. Тэгэхээр одоо энэ 2025 онд би ямарваа нэгэн зүйлийг эхлүүлсэн бол баг багаар чамаагүй хийх ёстой юм байна. Тууштай байх ёстой юм байна. Миний дотоод хүн, миний сүнс намайг тууштай байхыг хүсэж байгаа юм байна гэдгийг ойлгосон. За 2 дугаар бүлэг асуулт бол өсөлт ба өөрчлөлтийн тухай гэсэн ийм гарчигтай. Энэ дотор 6 асуулт байгаа. Тэдгээрээс нэг нь болохоор өөрийнхөө ямар шин талуудыг нээсэн бэ гэсэн асуулт байгаа. Үүн дээр би нэгэн сөрөг зүйлийг олж мэдснээ бичсэн байгаа. Би бусдын маш их ая тухыг боддог гэдгийг ойлгосон гэж хэлсэн. За энэ хариултаа гүнзгийрүүлээд бодоход бол би өөрийгөө их ганцаардахгүй гэдэг айдас давтдаг юм байна гэж ойлгосон. Энэ ганцаардахгүй гэдэг айдсаасаа болоод хүмүүсийн ая тухыг их хардаг, надад үгүй гэд хэлчихгүй гэж их боддог. Хүмүүст үгүй гэж хэлж чаддгүй болохоор өөрийнхөө үн цэнтэй асар их цаг хугацааг хэрэггүй зүйлд зориулж одоо өөрөө гэрэлтэх байсан цаг хугацаанд бусдыг гэрэлтүүлэхэд их зарцуулсан юм байна гэж ингэж өөртөө үнэлт хийж ойлгосон. Хүмүүсийг please хийж people pleaser гэж ярьдаг шүү дээ. Их цаг хугацааг зарцуулсан байна гэдгийг энэ дээр ойлгосон. За дараагийн бүлэг сэдв асуулт бол дотоод ертөнц гэсэн гарчигтай. Үүн дотор дахин 6 асуулт байгаа. Үүний 2 дахь асуулт нь болохоор өөрийгөө халамжлах ямар дадлууд хамгийн үр өгөөжтэй байсан бэ гэсэн асуулт байна. Би энэ асуултанд болохоор хариулахаас өмнө их олон дүгнэлтийг өөртөө хийлээ л дээ. Энэ жил олон дадлуудыг өөртөө хөвшүүлэх гэж оролцсон байлээ. Тэгээ ямар дадлууд дадал болж чадалгүй бүтлгүүдсэн бэ гэхээр хит их хүчилсэн, төгс хийх гэж хичээлсэн. Энэ дадлаар маш том өөрчлөлтийг хүлээж исэн те. Гинтгэн л одоо нэг том дадлыг хөвшүүлэх гэж оролцсон тэр дадлууд бол бүтлгүүдсэн байсан. Харин хамгийн үр өгөөжтэй ямар дадлууд байсан бэ гэхээр үр дүн багтаа гэж эхэлсэн тэр дадлууд байсан. Хамгийн жижиг дадлууд хамгийн үр өгөөжтэй байсан. За жишээ болгож тэр дадлуудаа хэлэхэд болохоор Йин йога гэсэн зөөлөн бяцлаглыг хийж эхэлсэн. Маш зөөлгөн тийм ерөөсөө хэцүү юм байхгүй. За мундаг хүмүүсийг дуурайгаа айгүй лаг йог хийгээд эхлэхээр болохоор ганц 2 хоноод ерөөхдөө тууштай байж чадахгүй болчоод байсан мэлээ. Зөөлөн бяцлаглын йогийг болохоор өдөр алгасахгүй хийсэн байлээ. За өөр нэгэн хөвшил нь болохоор унтахынхаа өмнө болон дөнгөж сэрснийхэн дараа уцаа үзэхгүй байх гэж байгаа. Орой хэрвээ унтахаас өмнө үзчихээр нойр хүрэхгүйгээс гадна за нөгөө өглөөс ирээд үдэг дадал нь болохоор бүхий л өдрөө сөрөг энергиэр эхлүүлэхгүй байх маш чухал утга учиртай дадал байсан мэлээ. Дахиад дээрэс нь ямарваа нэгэн зүйлийг сурч байхдаа, ажиллаа хийж байхдаа, дасгал хийж байхдаа уцаа don't disturb буюу саад бүү бол гэсэн горим байдаг шүү. Эсвэл тэгээ нөгөө онгоцон дээр нь тавьсан ч болно. Энэ горим дээр уцаа тавьчихаар notification ирдгүү. Тэгээ намайг сатааруулахгүй нөгөө flow буюу урсгалдаа орж олон ажлуудаа дуусгаж чаддаг болсон байлээ. Тэгэхээр энэ жижигхэн дадал те. За ажиллаа эхлэхээс өмнө юм уу одоо нэг чухал юм хийх гэж ингэж бодхоос өмнө уцаа don't disturb mode дээр тавьдаг. Одоо энэ жижигхэн дадал бол маш олон том ажлыг дуусгахын эхлэл болж исэн байлээ. Тэгээд өөртөө их зөөлөн хандаа жижигхэн дадлаас эхэлсэн үед бол тууштай хийж гэдгийг анзаарсан. Тэгэхээр одоо том маш хүчтэйгээр ялваа зүйлийг эхлэхгүй өөрөөгөө аргадаж хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. За дараагийн бүлэг асуулт бол харилцаа гэсэн сэдвийн хүрээнд явагдана. Хамгийн ихний асуулт бол эрүүл харилцааны талаар миний ойлголт хэрхэн гүнзгийрсэн бэ гэсэн асуултанд би юу гэж хариулсан бэ гэхээр нийтийн ойлголтод хүрэх гэж хичээхээс илүү өөрийн мэдрэмжээр харилцаагаа дүгнэх хэрэгтэй. Мөн эрүүл харилцаа гэдэг бол хин хинийхээ зориг мөрөөдлийг мэддэг, сул талыг өөрийнх нь эсрэг
ашигладаггүй, сул талыг нь хүртэл мэддэг хоёр хүний хооронд явагдах боломжтой харилцаа юм байна гэж ойлгосон. За мөн өөрийнхөө хэл хязгаарыг мэддэг, түүнийгээ харилцаж буй хүндээ ойлгуулж чадвал сөрөг харилцаа буюу энэ хортой харилцаа үүсэх нөхцөл тавигдахгүй юм байна гэсэн мэдлэгийг энэ жил өөртөө олж авсан байна. За энэ бүлэг асуултандаас маш гоё асуулт байгаа учраас өөртөө гоё үнжээр хариулаарай. За дараагийн бүлэг асуултын гарчиг бол зорилго ба үнц нь гэсэн бүлэгт хариулагдах 6 асуулт байгаа. Эхний асуулт болохоор намайг хамгийн их сэргээс үйл явдал юу байсан бэ гэсэн асуулт. Би энэнд хариулахдаа болохоор аялалд явсан маань байлаа гэж хариулсан байна. За энэ нь дэлхийн бусад хүмүүс хэрхэн амьдарч байгааг харах боломжийг олгосон ба буцаад ирэхдээ өөрийнхөө амьдарч байсан орчин болон хүрээлэн бүү байсан хүмүүсээ шал өөр нүдээр харж тэдгээртээ талархах мэдрэмжийг өгсөн гэж хариулсан байна. За би мэдээж явахынхаа өмнө бол мөнгө санхүүгээ тооцоолох бага насны хүүхдтэй орхиж явж исэн бол санаа зовнилтой явах уу яах уу гэж эргэлзэжсэн. Гэвч зоригтойгоор шийдвэр гаргаад явж чадсан намайг хамгийн их сэргээс үйл явдал болсон байгаа юм аа. Үүгээрээ юуг ойлгосон бэ гэхээр мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйлс буюу энэ туршлага experience-тэй адал явдлын үн цэнийг ойлгосон. Мөн дээрэс нь өөрийгөө ямар их аялалд дуртай хүн бэ гэдгээ ойлгосон. За энэ аяллахын дараа үгээр илэрхийлэх боломжгүй тийм их хэмжээний урам зориг ирч хүчийг аваад тэр ирч хүчээрээ олон зүйлийг эхлүүлсэн байгаамаа. За тэр олон зүйлийн нэг нь манай энэ Soul Sister podcast YouTube-ийн сувг байгаа шүү. За тэгэхээр энэ аяллаа ачаар энийгээ эхлүүлээд одоо ингээ яриа сууж байгаа юм байна. Энэ асуултаасаа дүгнээд бодоход болохоор зөрөгтэй алхам хийж чадсанараа эдгээр одоо мөнгөөр хэмжигдэхгүй үн цэнийг ойлгосон байна. Тэгэхээр бүх зүйлийн утга учир бол мөнгө биш юм шүү гэдэг гайхалтай мессежийг өөрийнхөө сүнс дотоод ертөнцөөс хүлээж авлаа. За дараагийн бүлэг сэдв асуулт бол ирч хүч ба эрүүл мэнд гэсэн бүлэг сэдв байгаа. Энэ бүлэг асуултын эхний хоёр асуулт нь болохоор нэгдүгээрт юу намайг тогтмол ирч хүчээр дүүргэж байсан бэ? Нөгөөх нь болохоор юу намайг тогтмол ядрааж байсан бэ гэсэн хоёр асуулт байгаа. Энд юу гэж хариулснаа та бүхэнтэйгээ хуваалцъя. Эхний асуултанд болохоор тогтмол цагт унтаж чадвал маргааш өдөр нь маш сайн ирч хүчтэй байгаагаа анзаарсан байгаа. За хоёрдугаар асуултын хариулт нь болохоор хойшлуулсан ажлууд намайг тогтмол ядрааж байгааг анзаарсан гэж байгаа. За ямар нэгэн ажлыг хойшлуулдаг тийм дадал байгаад байгаагаа анзаарсан. Тэгээд энэ ажлаа хойшлуулчаараа би нөгөө энэ ажлаа хойшлуулсан штэ яана би энэ ажлаа хийх ёстой штэ гээл дотроо бодоод идэг байхгүй юу. Тэгээд энэ хэрэггүй бодлуудад маш их энерги ирч хүч өргөдөж байгаагаа анзаарсан. Хийхгүй мөртлөө нөгөө хийх ёстой ажлаа дотроо бодоод яваад идэг. Хиндэ өнөөдөр хиндэ маргааш хиндэ гэд яваад байгаа. Энэ бодлол өстой асар их ирч хүчийг маань үрж байгааг анзаарсан. Үүн дээрээ дөрөөлөө тэгээд яг ямар ажлуудыг хийхгүй хойшлуулад байгаа юм бэ гэж бодсон чинь тухайн ажлаа хийхийн өмнө толгойн дотроо баахан тооцоолол хийдгээ анзаарсан байхгүй юу. За жишээ нь энэ ажлаа хийхээс өмнө гэрээ зэвэрлээд хувцас агаагаад хүүхдэд хоолчий гэдэг юм уу те. Тэгээд дараа нь тэр ажлаа хийхийн тулд ийм алхмуудыг хийх хэрэгтэй. Тэр хүнтэй уцаар ярина, тэрийг тэгж зохицуулна гэж хийхээс өмнө ерөөсөө дотроо ингээ бодоод хийж эхлэхгүйгээр бодоод яваад идэм байлээ. Тэр бодлоос сүүлдээ өөрөө ядраа залхаад тэгээд тэр ажлаа хойшлуулцдаг гэдгийг анзаарсан. Үнэн дээр тэр ажлаа бариад аваад хийх юм бол тийм ядармаар хэцүү том ажил биш байсныг ойлгодог. Мөн энэ дэлхийн ертөнц гэдэг чинь болохоор байнгын ингээд туслах хүч, туслах хүмүүсийг илгээгээд тэр ажлыг хэрвээ чи өөрөө хийх зорилго тавиад зүтгээд эхэлсэн бол туслах хүчүүд бол маш ихээр гарч ирдэг юм байна гэдгийг ойлгож ухаарсан. За тэгэхээр ямарваа нэгэн ажлыг хойшлуулахгүй бай. За хэрвээ хойшлуулах юм бол хойшлуулсан шиг хойшлуулад бодохгүй яа гэсэн юм дүгнэлтийг одоо зэгтээ байж чадахгүй байхад их нөлөөлдөг юм байлээ л дээ энэ ажлууд. За дараагийн 6 асуултын гарчиг болохоор нэгдэл ба цаашдаа яах вэ гэсэн ийм гарчигтай асуултууд байгаа. Тэрнийх нь 5 дугаарт нь болохоор би ертөнцөөс ямар дэмжлэгийг хүлээн авах хэрэгтэй вэ гэсэн асуулт байгаа. Энэ асуултанд бол жинхэнэ би өөрийнхөө сайхан задгаа хариулсан. Яг аав ээжтэй эрхэлж байгаа юм шиг сайхан битсэн байгаа. За энэ нь болохоор хитрхийн хувийн чанартай болохоор дитейлний гаргаад явах уу? За хариултаа анзаарахад бол ерөнхийдөө санхүүгийн тал мөн хүүхдийн тал дээр их санаа зовсон зүйлсээ хүссэн байсан ертөнцөөс. Тэгэхээр үүнийг дүгнээд хэлэхээр энэ амьдралынхаа энэ санхүү болон хүүхэд гэсэн хоёр салбартаа одоо хүртэл би бүрэн эрэг итгэл үнэмшлийг суулгаж чадахгүй байгаа юм байна гэдгийг нэгдүгээрт ойлгосон. Тэгээ одоо хүртэл ямар нэгэн байдлаар санаа зовсоор байгаа юм байна. Энэ тал дээр өөртөө жоохон итгэлгүй байгаа юм байна. Энэ тал дээр илүү affirmation тэр батламж өгнүүдээ хэлээд энэ тал дээр мэдлэг мэдээлэлээ илүү их цуглуулж амьдралынхаа энэ хоёр хэсэгт анхаарах ёстойгоо ойлгосоо.
Хамгийн төгсгөлт нь болохоор эргцүүлэл гэсэн 6 асуулт байгаа. Энэ 6 асуултын маань төгсгөлийн асуулт болохоор өөртөө ямар амлалтыг өгөх вэ гэсэн асуулт байгаа. За энэ амлалт гэдэг нь надад айгүй чухал санагдсан. Амлалт гэдэг дээр хүн хамгийн үннээрээ байх ёстой санагдсан. Учир юу вэ гэхээр хин нэг нь амлалт өгчгөөр би өөрийнхөө амьдралын туршлагаас хэлэхэд бол хин нэгэнд ингээд амлалт өгчгөөр тэр амлалт бол хизээ нэгэн цагт заавал биелдэг. Цаг хугацаанаас үл хамааран хэдэн жилийн ч дараа хамаагүй биелдэг юм байлээ шүү манайхаа. Тэгэхээр амлалт гэдэг зүйл дээр хамгийн үнэнчээр өөр тандж байгаагаарай. Сэтгэлийн хөдлөлөөрөө бид нэр амар их амлалт өгдөө штэ, чадахгүй зүйлээ амлах ч юм уу те. Хэрвээ та чадахгүй зүйлээ амласан бол тэр чи яаж хийж агаад таны карма болоод биелдэг юм байлээ шүү. Би бол энийг бүр амьдралынхаа олон зүйл дээр анзаарч исэн. Яаж хийж агаад биелээд байгааг бол анзаарсан. Энэ хэсэгт бол та өөртөө өгч байгаа амлалтаа бичих учраас маш их үнэн байгаарэ. 2025 оныхоо өөртөө зориулж амлалтаа бичээрэй. Өөрөөсөө асуух асуултын төгсгөл рүү болохоор дурсамжтай үйл явдлууд, төсөлт, өөрчлөлт, харилцаа холбоо, хувь хүний хөгжил, урам зориг, суралцах гэдэг дээр одоо өөртөө мотивашн өгөх тийм сайхан дурсамжаа эргүүл сурах, өөртөөгөө хийх тийм гоё аяллууд байгаа. Хамгийн төгсгөлд нь 2025 оны алсын хараа ба гол зорилго гэсэн хэсэг байгаа. Яг энэ хэсэгт та энэ жилийн зорилгоо тодорхойлох юм бол үүнээс нэг их хол зөрөөд яваад байхгүй олон зүйлийг амжуулж бүтээж чадна гэж бодчих. За хүн гол чиг баримжаа үн цэнэ тогтоогоо төгсөн тохиолдол болохоор олон хэрэггүй зүйлд цаг хугацаагаа зарцуулаад явдггүй өөрийгөө та програмчлаад өгч чинь гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид үн цэн зорилгоо тодорхойлж өгч чадахгүй бол зүгээр л далаад хий хоос хөвөөд байгаа зав шиг байдаг. Хэрвээ хаа хүрхээ мэдээ тэр завыг удирдах өгвөл маш хурдан хүрэх ёстой газараа хүрнэ гэсэн үг. Таныг удирдах удирдлага юу вэ гэхээр ерөөсөө л энэ 2025 онд тавьж өгөх алсын хараа зорилтчин байх болно. За ингэснээр өнөөдрийн миний энэ тэмдэглэл бичих үйл явц маань дуслаа. Та бүхэнд амжилтыг хүсье өрөөе. За subscribe тавьчаа дараарай. Баярлалаа.